сан байцгаана уу? Миний Монголын ард түмэн. Сайд онхоош миний бие ингээд өсөв төрсөн газар дүүр нутаг гэх юм уу, дош гэх юм уу. Удмандаа ирээд байна. Тэгт ингээд айл өрхүүдтэй танилцаа явж байна. Нарийн бичгийн амтаар. Улонгоо нарийн бичгийн амтаар. Наны юм болохгүй юм хийж. За сайн байцгаана уу? За ингээд албан ёсоор танилцуулахад миний нарийн бичиг холонгоо. Тэгээд бид хоёр төдийлөн одоо энийгээр бол байнга л явж идэг ч бичлэг хийдэг бол болохоос тэгээд тэр болгоныг бичлэг хийгээ яваад тань биш гэж бодож исэн чинь хийж яхан зөв юм байна. Юмыг тэгж баталгаажуулж хийж байгаа. Ер нь л хийсэн явсан юм хүндэхгүй одоо хүнийг юу гэж л харлуулдаг болсон ба шүү дээ. Улс нийгэм тийм ээ. Хүмүүс мэдэхгүй шүү дээ. За ингээ холонгоо бид хоёр бол одоо нарийн бичгтэй амин бас одоо элдв бус юм зарим сайтууд одоо юуг нөө тэдний бичснээр ч оёлог гэж. Фококт яваа. Фококт яваа хүмүүс ингэж энд явах уу? Энд чи фококт юм годом хаана байна? Ийм гэр хорооллын ийм сайхан. Тэгээд аль ч хамаагүй аль руу орё холонгоо одоо. За нохоо мохоо байна уу? Энэ айл руу ингээд шууд одоо санаандгүй байдлаар яваал орё гэж бодож байгаа байхгүй. За нохоо мохоо сайн шүү. За энийг их цогсож байна. За сан байна уу та? За камер эргүүлээд. Байна уу? Яаж явах хүмүүс вэ? За сан байна уу? Таач нөгөө сайд онхорч. За сайн байна уу та? За. Сайхан үйлчж байна уу? Сайхан. Энэ лайв явна шүү, лайв. Монголын ард түмэн таныг үзэж байна гэж ойлгочих. За танд нэг микрофон зүүчи, тийм ээ? Улс дүүн хүн амьтантайгаа танилцъя. Нэнгүүр одоо хараад үүргээр минь юу болж байна? Хаалонд гэр байна. Утаа тавга яаж ийн хийж тийм ээ? За хэдүүлээ одоо гадаа загсаад яах вэ? Тэгээд гэртээ та эдийг орооч гэж одоо хүсэж байна. Бид ч тийм зав зааж байхгүй даа их ч юм. Яа Монгол хүн байна да нэг цай хуугаад гараарэ гэж. За яг хоёулаа яарж яваа биш орё тийм ээ. За ингээд айл руу орох. Таны тэгээд хийжтэй байгаа зүйлийг чи зурагтаар харж байгаа. Тэгээд олон түмэндээ тусдаа дэмтэй хэрэгтэй зүйл хийж явж байгаа гэж боддог шүү дээ. Энэ доош ийш ингээд суучих. Дээшээ суугаа. Тийм ээ. Дээшээ суугаа. Айлт болж байна уу? Бас ёс жодгоо дагахгүй болохгүй. Бас одоо том амт үзэж байгаа. Айлын хоймор руу яваад аж болохгүй шүү болгоо минь. За чиг минь харуулнаа энэ лайв. За цаа. Ээжийнхэн гараас цаа ууж байгаа юм шиг л. Манай гэрт орж ирсэн баярлаа. Гэрийн минь одоо ийм умгар гэрийн маань тоож ирж одоо орж ирсэн баярлаа. Иргүүгээ яагав дээ. Ижил одоо ажин шүү дээ бидний. За ихчмэн сайхан ингээ буузааж игнээд ингээ идчихсэн бололтой сайхан. Энэ нөгөө таны түрүүн тань чигэнж өгдөг бууз шүү дээ. За сайхан байна. Сайхан байна. За энэ камерыг ирүүлээ комент уншихгүй. Таныг орж ирнэ. За ихчмэн за. За энэ ингээд хашраа. Монгол гэрт ингээ сайхан ирсэн чинь юу сайхан бүгд нь мартцсан өмгчсаар гоолагч бүр чинь ингээ мартсан байгаа юм. Ээжтэй хүний одоо сайхан үгийн дагуулаа. гараас сайхан хүүтэй цай уугаад нөгөө ийм ярил юу лээ. Ингээд байна гэдэг сайхан да. За та хоёр маань энэ лайв да анхаарч энэ асуулт хариулт их ирж шүү. Да тэгэл ер нь л миний дош шүү дээ гэж юм. Эний ч одоо би юу ч хүү байхаас нь л мэднэ одоо тийм ээ. Тийм шүү дээ. Чи мөр эгч нас эндээ насаараа одоо эндэл одоо байна. Одоо өөр тийш явсангүй. Та маань байсан. Танах чинь айл гудамж исэн би. Энэ урд удам шүү дээ эгч минь хоёулаа. Уртлын гэж аль. Одоо энэ уртлын гудам шүү дээ. Би чинь хашааны завсраа танахыг хараад яагав. Тийм ээ. Үгүй уртл чинь манад ирэхэд чи хашаа байгаагүй шүү дээ. Байсан да. Ногоо хаалхтай нэг. Тэг ногоо. За ингээд ер нь бол би Монгол гэрт өссөн хүн. Би бол аруулаа энэ байшин дотор амьдардаг байсан улонгоо минь тийм ээ. Намайг бол судалж ийсэн мэдж байгаа бах. Тэгээд одоо үед одоо яагаад хүмүүс тэгж хоёулах нагуурлах нь тэрбум 2-3 тэрбум байшинд амьдраад идэв юм бэ? Яагаад ингэж идэв юм бэ сонин? Сайхан цэвэр агаар тийж эко ш тийм ээ ихчээ. Тийм сайхан ш тийм манай энэ авчна. Айгуу гоё. За ингээд одоо цахилгаан руу юм чи шилжээд дээ шүү. Та бүгд бас айл болох утаа баг гаргаж. Энэ цаана байгаа тэр юу тэн үү? Энэ ч нөгөө яагаад нөгөө Оросын нөгөө элбэт гээд нөгөө ус халаагууртай угаалтур. Энэ айгуу амар ш тийм чинь. Энд ч одоо харахад өнгө үзэмж сайтай, тэгэнгүүтээ материал нь айгуу сайн. Усаа ингээ эндээ халаа чинь айгуу амар идэг аахгүй юу? Байнгын халуун ус. Тий, байнгын халуун устай тий. Наа ч бас сонин идэг. Тий, энэ чинь тэгээ би аяг тавгаас угаач нь манай хүүхдүүд хурж ирэхээр гар нүрээч өстө угаач нь байнгын бүлээ усаар угаач нь. Тий шүү. Айгуу амар. Тэгээ гараацаа тааруулаад халаач нь. Энийг зургийг аваад
бичээд байгаа нь Оросынх юм уу? Тий Оросынх одоо тэгтээ энэ бараг элбэтгүй айл гэж бараг байхгүй дээ энэ гэр ороод. Байвал энийг наа чинь хитэн юу шүү бас юм уу? Дахиад авах уу хоёрыг авах уу? Хэрэггүй ээжээс тэ эвдэрдгүй идэвлээ. Тийм үү? Тий. Яа наадах чинь хэрэгтэй. Их хэрэгтэй юу гэж байна. Ёстой өдөр болгон л хэрэгжилж байна. Чинь энэ элбэт талаагур чи 17 литрийн багтаамжтай. Тэгээ айгүй хурдан түргэн хаална эн чинь бүр хөөе. Дээрээс би танд хүүтөөс авчирж байгаа бүр яг хурдан халаач үзүүлье. Яах юм бэ их ч минь энийгээд их гайхуулах гал их ч өнгөрөөлгүй гэдэг. Халуун гардыг юм. За би ямар реклам хийж мөнгө олдог хүн байгаа ш. Энийг рекламдаг байна. Хүн ингэж ийн хэрэгэлсэн хүн тэгээд хэрэгтэй наавна л үдэ тийм ээ. Байна уу? Шарка очи манад хурдан хүрээ дэрий. Комент оошна. Анхгүйс сайд ирчээд байна манад. За ер нь бол ээжгээ хүний дээр сайхан цайвуулаа. Тэнэгтэй дээ би уугаагүй. Чи тэнийг надад итгэхгүй байгаа юм уу? Манад орж ирээд. Хүүхд багтаал ийм байшинд өссөн ийм монгол гэрт байсан болохоор ээжгээс нэгдэв. Үгүй чи хурж ирээд надруу ч зүр шууд 150 сая төгрөг шилжүүлэнгүүтээ намайг сайхан магтаа гэдэг юм чи яах юм бэ? Сайд нь ингээд ээжээсээ хойш юм зөөлхөн болцсон шүү дээ. Чамд сая төгрөгч өгч магадгүй шүү дээ. Чиний хэлэмгээд олонгүй хүн бай хурж ирээд энэ нэг амт юм байна. Ээж шиг сайхан. Та чи хурдыг лангууга хаагаач тий. Нүү Ээж лангуу. саваач наа гинөө. Ихч саваач наа гинөө юу гинөө. Лангуунаас чинь чухал юм ирээд. Микрофон нь нээлттэй байна гин. Юу гэсэн үг юм. Ой. Та чи хурдыг ирээ. Яасан мэ тоо. Ахын мэч мэк. Яа. За тэгээд ингээд Тэнийг юм бэ? Уучлаарай. Оо яанаас лайва өндөрлүүлээ да. За өдрийн хамтран ажилласан салаагчтай Оросын элбэт гэдэг юм халаагур байлаа. Тэгээд энэ дотор 17 литрийн юм усны багтаамжтай 20-60 градус хүртэл усыг халаадаг гэж Монгол гэрчүүдээ. Тэгээд энэ материал бол нэм бактери үржиж тахгүй хугарч хэмхэрч одоо янз бүр шаралж балиар зэврээд ингээд өнгө орчдож хуванцрын тийм байхгүй. Яг юм цагаанаараа цэмбгэр тэгээ ийм сайхан цэвэрхэн юм угаалтур байна. Тэгээ сайхан хашаанда сайхан амьдарч байгаа Монгол гэрт бол байшинд одоо цуслан лагер тийм ээ. Бензин колонкууд авдаг гэж хүүхдийн цуслангууд авдаг гэж энэ ер нь хаана л хэрглэж болохоор ийм одоо сайхан угаалтур байна. За зарим нь бол гараа зөвхөн угаадаг гэж байна. Зарим нь бол аяг тавга шангаа анханаас нь гоо цэвэрхэн хэргэлдэг гэдэг. Тэгээ угаадаг гэж байна. За тэгээ ингээд сайхан тав тухтай байлгадаг юм Оросын элбэт гэдэг угаалтур байна. За тэгээ та хааж байсан гэрт чи хүргээд өгөх болно. Элбэт талаагуурынхан. Тэгээ сайхан цагаан ногоон саруулж аяг тавга угаагаад байжтэй хүн амьд ирэхэд сайхан өнгөлөг юм байгаад байжтэй аав ээжтэй авч өгөөрэй. За тийм байна да. Баярлаа баяртай.